Манай байнгын хорооч дээр их хурл ирнэ анхаармаар хоёр юм байгаамаа. Би энэний хэлэлцүүлгийг эхэлж яхад хэлсэн яг энэ тэр чигээрэл батлагдахаар болчихлоо л да. Би энэ хууль хяналтын байгууллага улс төрчдөөс их ангид хол байх ёстой гэж боддог. Хүн нэгдүгээрт улс төрчдийн хараанд байж болохгүй, хоёрдугаарт улс төрд олон жил явсан амьтад ийшээг орж болохгүй гэсэн юм байр суурьтай. Энэ нэг сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэдгийг л би ер нь цаашдаа жаахан нэммээр л байгаа юм. Ер нь бид нар чинь намын дарга байсан хүн прокурор тавьсан хүртэл ийм туршлагатай. Тэгэхээр энийг 10 жил болгомоор юм шүү. Ер нь цаашдаа та нар бас баасан дээр та нар хөлж явахс судлаараа. Энэ нэг миний санаа зовоогоод байгаамаа. Нэг гоё юм хийчихэд дараа нь тэр хүнд тохируулж албан тушаал бий болгоод байгаа юм шиг надад харагддээ шүү. Хоёр дахь нь ер нь энэ авилгатай тэмцэгтэрч биш. Ер нь энэ дарга нарыг үлрүүлэн сонгодгийг л болмоор байна. Ер нь Монгол улсын ерөнхийлөгчийг 2 удаа сонгодог байснаа үндсэн хуулиараа бид нар одоо 1 удаа сонгох нь дээр юм байна. 2 удаа сонгохоор эхний 4 жилдээ бол дараагийн 4 жил сонгогдох бэлтгэл ажлаа хийгээд идэг юм байна. Одоо яг тэр логикоор үзэх юм бол энэ авилгатай тэмцгийн дарга, дэд дарга, за ер нь ямар ч байгууллагын дарга, дэд даргыг үлрүүлэн сонгоно гэдэг бол их аимшигтай үр дагаврыг Монголд авчирсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг үлрүүлэн сонгодоггүй байхад нь үлрүүлэн сонгодог болгож зарга үүсгэж хийгээд тэгээд балсан шүү дээ.